Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдчгүй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 55 дугаар хэсэг. Аяна усуу жанжин сүм рүү буцах гэж байсан Симототой уулзаж ажил төрлийн удирдамж аваад өнөө тарган баргыг дагуулж тэдний тавин дэрлээ. Сэтвийг Симото баривчилсан болохоор түүний тавинг бүдүүн баргын тавинд харьяалуулжээ. Аяна усуу тавин айлынхаа нөлөө бүхий хүмүүс цугларсан гэрт очиход бүдүүн барга түүнийг бараадлаа. Цугларсан хүмүүсийн ууга шуун зовлон тэлмэгдсэн царайг харахад сэтгэлийн өшөө хорсолд захирагдан тэргүүн бүхийлгсэн агаад хаяа хялам хийсэн харцаар Япон цагдаа нарыг хяламхийн ширв татан харж хөмгөөгөө дасцуусныг ажваас уур хилэнгийн барьж ядсныг гэрчилнэ. Бүдүүн дарга Аяна усууд эвгүй юм бодогдуулахгүй хичээжээ. За, манайхан маргааш цөмөөрөө нүүхээр болсон шүү гэж нялуун дугаар хэлээд хүмүүс рүү эргэн харж, манай өр хайлууд маргаашнаас эхлээд нүүж хайлаас толын баруугаар нутаглах болно. Биднийг тэнд очисны дараа Монголын хэлийн зэргүүд хөөвөл хүн бүхэн гачигдал зовлонгоон тоочих хэрэгтэй. Тэд манайхны амнаас эрх чөлөөнд талдахад хүрвэл наран цагдаа зэргүүд биднийг хамгаалах болно. Тиймээс Монголын хэлийн зэргээс айж болохгүй. Харин бидэнд зүй бус авир зан гаргавал тийм хүмүүсийг барьж цагдаа нар тушаах хэрэгтэй. Монголын хэлийн зэрэг дарга нарыг ингэж барьсан хүнд 100 йен шагнана. Та нар ойлгож байна уу? 100 йен гэдгийг гэхэд гэрийн хойтлоор сууж байсан хэсэг хүмүүсийн дотроос нэг эмэгтэй чи өөрөө барьж өгөөд тэр йенээ авахгүй юу? Бидэнд тэр чинь хэрэггүй шүү гэж хэлв. Аяна усуу энхүү эсэргүүцсэн амандан шивнэлдэж байгаа хүмүүсийн зүг ажиглангуй хартал тэр эмэгтэй хоёр талд суусан хоёр залуу гараас нь барьж зуурсан тул түүнийг босгосонгүй. Бүсгүйн гараас зуурч суусан хоёр залуу Аяна усуугийн харцаас далдирч тэргүүн бүхэлгэн суутал харин нөгөө бүсгүй нулимсандан улайж хавдсан нүдээр Аяна усууг хорсолтой ширтэн уур хилэнгийн барьж ядна. Энэ бүхнийг ажигласан ахлагчийн яс хавталзаж Аяна усуу тал засахтаа манайхан наран улсын армийн үйл ажиллагааг чин сэтгэлээсээ бишрэн талархдаг юм гэж японоор хальтмалд хэллээ. Тэр эмэгтэй хэн гэдэг вэ гэж Аяна усууг асуухад ахлагч өнөө хэдэр замтай хөгшин сэтвийн ганц охин ч шүү дээ. Нэрийн Солонгоо гэдэг юм. Баруун тал сууж байгаа залуу бол Хамаатан Батар гэдэг нь. Эднэрийг гэрээрийн шоронд хийхгүй бол бидний ажилд лайчрын шүү. Наашаа явахгүй ч хичнээн баашилсан гэж санана. Эдний тавин авчрахын тулд энэ хүүхний амийг өршөөс юм. Одоо бол эднийг царайчлаад байхгүй болсон гэж шивнэн хэлв. Энэ хүүхэн нөхөртэй юу? Үгүй шүү. Үгүй ч гэжтэй. Нөхөр нь мухар толгойд нуттай нийлээд алга болчихсон юм. Харин өнөө цаазлуулдаг 5 хүний нэг намхан хөх хүнийг санаж байна уу? Тэр бол удам судраараа мухар толгойд нуттай холбоотой байсан хүн. Түүний хүү Сүндү гэдэг залуу бай. Түүнтэй суух юм гэж ярилцдаг. Тэр нь суунг доглон амтын ямдаг. Солонгогийн Хамаатан залуу юу хийдэг юм? Батуугийн өвчтэй хүн. Эцэг нь ярихтан бол эхийг нас барснаас хойш маанаг болчихсон юм гэдэг юм. Гэхдээ Бата муу юм тун авахалчтай хүн дээ. Эцгээс нь хойш сэтвэн дэрсэн юм да. Миний бодлоор бол эцэг нь амьд байхдаа хүүгийнхэн хэрсүү ухааныг ойлгоод хүний анхаарлаа солдуулахын тулд тэгж суурхал тараасан байх уу? Тэгвэл эднийх чинь хүнцөөтэй байх нэм. Би эднийд суунаа. Тэгээд тэдний талаар дараа над тодорхой ярьж өгөөрэй гэж Аяна усуу хэлэхэд ахлагч зүрхэн хагартал айлаа. Аяна усуу сэтвийн гэрт сууна гэсэн нь түүний сэтгэлийг түгшээжээ. Тиймээс ахлагч Солонгогийн зан ашиг зөөлөх хэрэгтэй боллоо. Ахлагч өөртөө байсан 50 йенэн гаргаж үзснээр үүнийг өгөөд Солонгоо гаргадвал яадаг бол. Тэгэхгүй Солонгоо Бат хоёр дэслэгчийг цааш нь харуулчих улсууд. Тэгэхээр энэ хоёрыг аргалахгүй бол би нүдэрмхийн зур хэрэг тунан шүү гэж бодно. Ахлагч Солонгоотой уулзаж танайд Япон дэслэгч суун. Тэгэхээр чам дангаар болох зүйл байна. Чи цаад Батыгаан сайн харж байхыг бод.
Уурандаа дэслэгчийн амь насанд талдвал энэ олон айл өрх хэцүү байдалд орно шүү. Тэгэхээр айл хөршөн бодох хэрэгтэй гэж ятгалаа. Ахлагчийн энэ үг солонгоод нэгэн бодол төрүүлснийг тэрээр яахан мэдэх билээ. Ахлагч явханхан өмнө солонгоод тал засаж ноён дэслэгч өнөө маргааш нэгэнд ирэх байх. Тиймээс манайханаас очиж махав. Би бас гурил өгнө. Тэрүүгээр сайхан бууз хийж өгөөрэй. Тийм мартах шахаж. Ноён дэслэгч танай тогттой байх ёстой юм шүү. Одоохондоо би чамд 50 йен өгнө. Энэ бол ноён дэслэгчийг тухтай байлгаж амдтай хоолунд хийсний хөлс юм шүү. Бас чи уур омгийг нь хүргэж болохгүй. Чи энэ бараг агт үсэн бодох хэрэгтэй. Гэд 50 йенэн гаргаж өгөхдөө дэслэгчийн амнаас бүтэн хэрэг төвг дэгдэхгүй бол энэ чи яахав гэж бодлоо. Солонгоо ахлагчийг дагаж гэрд нь очиод жишг үрлээс сонгон хоньны хөлдөө гуй авчирлаа. Тэгээд Батад ужир явдлын зах цохыг дуулгаж "Бата, чи дуугүйхэн шиг байгаарай. Хэрвээ аавыг халах гол руу нүүхээс өмнө суллахгүй бол баг дэслэгчийг Монголд очисон хойноо учрыг нь олно. Амьд хүн аргатай гэдэг шүү дээ. Энэ баг дэслэгчийг барьж Монголын хилийнхэнд тушаагаад тэдний хамгаалтанд орох хэрэгтэй. Тэгэхгүй бол чи бид хоёрыг устгах болно" гэж хэлэхэд Бата солонгийн үгийг сонсоод хэсэг дуугүй байснаа. "Таны хэлдэг юу л бол доо. Нөгөө талаар харамын боддог чинь зөв үү? Япон баг дэслэгчийг Монголын хилийн цэрэгт барьж өглөө гэхэд бусад айлуудын зовлон нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Япон даргаыг байтугай Японы нэг цэргийн амьд халдвал 100 бараг хүнийг цаасна гэдэг үстэй. Тэгэхээр нэг даргын төлөө 100 хүний амийг гарцдаад яах вэ? Үүнийг бодох хэрэгтэй" гэлээ. "Тэгэд одоо яах вэ? Хүний гарт ирэх мэдлгүй дарлуулж өгсөн дарвал тэмцэж байгаад өгсөн дээр гэж талигаач аав маань гэлдэг байсан. Ажаа бас л тэг загтаг байсан шүү дээ. Эднэр Монголд биднийг оруулдаг жирийн хэрэг биш ээ. Хайлаар харбины төмөр замыг өргөдгөх ажил ноднин эхэлсэн. Хайлаар хан ширээгийн дардан замыг эргчлээс өргөдгөх юм гэж дуулцсан. Ингэхээр хойтон хавар юм уу зунаас Номон хан бүгд томхны дэргэд ямар нэг юм болох янзтай. Тиймээс биднийг Монгол руу оруулах гээд байдаг чинь хэлийн маргаан дэгдэх гэсэн санааны илрэл юм шүү дээ. Тиймээс энэ бүхнийг Монголын хилийнхэнд аятайхан дуулах харгыг сэтгэл чухал. Бата, тэгвэл ёстой халаан хятаан болох юм биш үү? Монгол цэргүүд юу юуны туханд хүрэлгүй эдийн шиг зэвсэг хөдлөхгүй. Харин биднийг Монгол нутгаас гаргах шаардлага тавина. Тэр үед бид Монголын хилийнхний адилаар цагдаа зэрэгт шаардлага тавих хэрэгтэй. Бата, эн чинь нэмэргүй. Айгүй байлдаан гарч мэднэ. Байлдаан болох тусмаа бидэнд ашигтай. Монголчууд энгийн бараг айлууд руу зэвсэг шагаахгүй. Харин Япон цэргүүдтэй хал зүвзэж таарна. Хэрэг Япончууд бидэнд зэвсэг өгөөд Монголын хилийнхэндээ байлдаг гэвэл яах вэ? Тэгвэл бидэнд бүрэл сайн болно. Гэхдээ Япончууд бидэнд зэвсэг өгөхгүй л дээ. Зэвсэг өгвөл өөрсдийн эсрэг байлдана гэдгийг сайн мэдж байгаа. Тэгэхээр аргагүй эрхэнд хилээс гарах болно. Яагаад тэрв? Япон цэргүүд өвлийн хүйтэнд байлдаж чадахгүй шүү дээ. Нөгөө талаар эд чинь байлдах ёстой жинхэнэ армийн цэрэг биш. Харин үемийн дэгдэгчд бололтой юм. Нөгөө нэг зориг бол газар нутгийг тагнах үүрэгтэй мэт. Ингэхээр хилийн цэрэгт түрэгдэж ухрах нь зайлшгүй. Бид эдний мөргөлдөөнд ашиггүй болохоор биднийг тараахаас өөр зам байхгүй шүү дээ. Тиймээс цагийн аяыг хүлээх хэрэгтэй. Манад байхаар шийдсэн баг дэслэгч биднийг зодож жанжих зэрэгээр хэрцгий авиралбал яах вэ гэж Солонгог асуухад Бата байдлыг харж угаад л болно доо. Хэрв амь насанд халдах үүрэг тулгарвал өрсгөөс өөр зам байхгүй. Тиймээс хоёр балиусaan ирлээд биенээсээ салгаж болохгүй гэлээ. Солонго Бат хоёр энхүү ярилцаад хөлдөө махан татаж бууз хийхээр зэхэд Япон даргаыг хүлээн. Өвлийн богино өдрийн цагаан гэгээ тасарч байхад ахлагч нэгэн цагдаа зэргийн амд ирж амтлан бэлдсэн буузыг жигнүүлж саке хван сэржимдээд шөнөдөл хүртэл наригжээ. Аяна усуу даарснаас болоод хоолой нэвгүүрхэжээ. Тиймээс бүдүүн баргыг хоёр тавдтай нь халах гол руу нүүлгээд Солонгогийн зэрэг хоёр айлыг үлдээжээ. Бараг айлуудыг халах гол руу нүүлгэснээс хойш Бат Солонго хоёр гэрээсээ гарсангүй. Бат амьдралын уу гашуун зовлон шорон дууга нагац сэтвийг бодсоор байгаад гөлийжээ.
Аяна улсуугийн хоолой гайгүй болсон болохоор 2 хонсны дараа сэтвэнд очлоо. Гэр нь хүн байтугай мал тогтох аргагүй хүйтэн агаад бат солонгоо хоёроос сэгсүргэн дээлэр хөлөн хучаад бодлогошрон суун. Аяна улсуу гэр торхот эд суудлаасан өндийсэнгүй. Япон дарга нарын бараг харсан хэн боловч ухсгийн босож тэргүн бүхэлгэн зогсоод Япон дарга нарын юу тушаасныг өгдөөгүй гүйцэтгэх ёстой. Энэ ёс хормыг зөрчсөн хүнийг 5 йенээр торгох буюу жавтидэн гисгэн. Бат Аяна улсууг орж ирснийг мэдээгүй юм шиг суухтан гэрийн тоон хөөдөг гүлийжээ. Харин солонгоо Аяна улсуугийн царай руу догшин харцтай нүдээр ширтэгтэн яасан чи яхав гэсэн байдалтай байлаа. Аяна улсуу Яматогийн хөвгүүдээс доод угсаатантай харьцах ёсыг баримталж намбуу буугаан гэрнээс нь авахар завдахтан та нар чинь амьд байна уу? Эсвэл суугаараа хөлдчихсэн амьд уу? Босцоо. Наран улсын армийн дайчин нэрийн өмнө та нар яаж байгаа ч юм гэж хятадаар хэлтэл бат тоонууд ширтэн гөлийснүүдээр солонгоо руу харах нь болгоомжтой бай. Энэ золгийн самурай бүдүүлэг харьцвал устгах шүү гэсэн сэрэмжилсэн байдалтай. Солонгоо хэд хоног уйлсандан мулайж хавдсан нүдэн хар цагаанаар эргэлдүүлэн Аяна улсууг ширтэж буй тэрхэн үед Аяна улсуу барьж явсан цэргийн хээрийн цүнхэн гэрийн хаяанд тавихаар тонгойтол бата суудласан ухсхийн өндийж Аяна улсуу руу дайрлаа. Аяна улсуу тэр хоёрын царайны байдлаар өөртөө ямар шүүхэн аюул замл хийлж байгаа гадралсан болохоор том балиус барьсан батагийн балиустай гарын далайлтаас огцсон байлгатан баруун гарын алганы ирэмгээр батагийн худагтай гарын шууг тосгуулан цохих тэрхэн гэгшинд зүүн гарын сулхан цохилтоор аюул хайд нь буулгажээ. Нүдэрмхийн төдийхэнд болсон энэ хэрэг явдлыг ажигласан солонгоо гэрийн хомроос өндингүүтэн худгаан далайхыг ажигласан Аяна улсуу тулганы дэргэд байсан аргалын хоосон хайрцгийг шүүрэн авч урдаан барьтал солонгогийн шидсэн хутаг аргалын хайрцагт үзүүрээрээ зоогдохыг ажваас олон сар худаг шидэг сургууль дасгал хийсэн ээлхэн болоо. Аяна улсуу аргалын хайрцагт зоогдсон хутгыг аваад солонгоо руу эргэтэл тэрээр баруун гартан баг шиг балиус барьж хаад шазуурaan тасцуун зогсохыг ажвал амьсгалах тоолонд нь хамрын самсаа гүрэлзэн багтарсан үүр хорслон барьж ядах тул цээжин дэлбэрчгээс наагур тунхилзэх ажээ. Аяна улсуу урагшин ганц алхамж гიშгэж болохгүй гэдгийг мэдээд гэрийн эсгийн үүдний дэргэд ухаангүй хэвтэж байгаа батагийн дээрээс өнгийн хараад солонгоо намайг хороосон ч гэсэн та нарын өшөө хорсол барагдахгүй. Бата хэд хоног аягны амсар зугаагүй болохоор ганц явралтаасангүй. Энэ цүнхэнд идэх юм би. Аяг шүл хийж өг. Үүнээс хойш юмд бодолтой ухаантай хандцур. Би маргааш танаа дэрд суух болно. Тэгэхэр гэр оронгон эзэн хүн шиг өөдөн татчихсан байвал дээр шүү гэж хятадаар хэлээд гэрээс гарлаа. Аяна улсуу гэрээс гарсны дараа солонгоо яахаа мэдсэнгүй. Тэгэд учир зүггүй хуйлахтан ёстой туулаа шиг амтан гэж намайг л хэлэндээ. Дайсныхаа уруу үгэнд хуурдагдаад үлдэх гэж байх уу гэж өөртөө өглөн гиншид суутал бата ухаан орж өндингүүтэн эргэн тойрноос сүрхий ажиглаад Аяна улсууг алга болсныг мэдэнгүүд эгшний төдөд ухсгийн гэрээс гарснаа удаж төдөлгүй орж ирээд балиусаан тулга руу чулуудчихлаа. Бид хоёр үгүй мөн таарсан амьтад юм да. Иймдэл бид самуурын гарын шүүс болж байгаа юм. Чи яагаад түүнийг амьд явуулчихв? Гэж солонгоор омогдов. Чи бид хоёр байтугай бидэн шиг 10 хүн байгаад ч нэмэргүй. Тэгээд одоо самуурын гар цүүрх хэрэггүй. Одоо ингэ цагдаа нар ирнэ. Ядаж ганц самуурайг тонилгож чадахгүйгээр хамаа алдах болж байна уу? Гэж орилон хэлэхэд солонгоо цагдаа нар ч ирэхгүй баха. Тэгээд чи бид хоёрыг алахгүй үз? Гэж итгэл муутай хэлв. Алахгүй гин шүү. Мөнхгийн дотор цайлан гэгчээр мөн найдах хүний олж найдва. Энэ баг дэслэгч бидний мэддэг самурайнараас арай ондоо юм шиг байна. Чи бид хоёрт хоол ундны юм авчирч өгчээ. Гэд солонгоо гэрийн хаяр бод толгоогоор онзаалаа. Бата гэрийн хаяанд төшүүлээ тавьчихсан Япон зэргийн хээрийн цөмхийг харангууд түүнийг хуудалж дотроос нь хөлдөө мах, сонгон, гоймон, жишгүрл гаргаж дэрэгдэн тавингууд гайхсан нүдээр солонгоо өд ширтэн.
Сэтвих 4 жил гомин гурлийн бараа хараагүй болохоор бат сэтгэлдээ баярлсан атлан ичнэндэн оволцсон өшөө хорсол дон захирагдана. Энэ юм хортой бол яана. Тэр жил малчдад хортой гурил мах өгснөөс олон хүн хордож өгсөн гэдэг. Тэгэхээр энэ цөм хортой байж таарна гэж Бата хэлэхэд Солонгоо одоо тэгээд яах вэ гэж асуулаа. Ахлагч хайлаастаас ирж үлдсэн айлуудаа нүүлгэнэ гэсэн. Тэгэхээр самураа өгсөн мах гурлаар хоол хийгээд өгчихье. Ахлагч амьд явсан цагт манайхан амар заяа үзэхгүй. Хортоод өгчихвэл бид хоёрыг шоронд хийн штэ. Энэ юм хортой бол эдсэн дороо өгөхгүй. Харин аажимдаа хорн нөлөөлөх нь гарцаагүй. Япончууд ийм арганд мэрэгдсэн хүмүүс. Тэр жил олон хүн өгөхэд халдварт өвчин гарсан байна гэдэг шалтгаан заагаад өнгөрчихсөн шүү дээ. Бат Солонгоо хоёр чингэж ярилцаад гэр оронгоо янзлах чан айдваа. Солонгоо өшөө хорслон хичнээн баривч сэтгэлд нь бөөгнөрсөн харуусал төөнийг захирах болоо. Тиймээс хичнээн ингэж амьд явахаар өгөх юмсан. Үхтэн самурай нараас ганцыг ч гэсэн хороох юмсан гэж бодно. Чингэж бодсоор үдэш хүрэгтэл авдар нуурын сурингаас хоёр хятад элжиг тэргэнд түлээжж ирээд сэтвийн гадаа буулгаж өгөөд наран ноёнтон танаа дэрж хононо гэсэн гэрэн сайн дулаа цуулаарай гэхин цаанан ёж таажээ. Гэтэл од мчид тэнгэрт өгсөн хойно ахлагч бас нэг цагдаа зэрэгтэй хамт ирлээ. Бат Солонгоо хоёр хоолунд янзалж жишгүрэлтэй мянтууз хийж ахлагч цагдаа хоёрыг дайлав. Солонгоо, чи ноён дэслэгчийн уурыг хүргэж болохгүй шүү. Тэр дэслэгч та нарыг улаантай холбоотой юу? Эцэг нь гүжүүд хүн байна гэд байсан. Тэгэхээр дотроо нэг бодолтой байх шүү. Танахыг нэг жижиг манхан бараадуулж буулгана. Монгол хэлийнхэнтэй тун ойрхон. Монгол хэлчид ирж та нарыг хөөх байх. Тэгтэн нүүж болохгүй. Зуудад ядарч зүдэрснээ айлтгаад Монгол нутагт өвлжүүлэхийг л гуйгаад байгаарай. Учир зовлонгон ойлгуулбал та нарыг хэлчихэд хөөхгүй биз? Харин Батад учир байдлыг сайн таниулж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол наад мангарын чинь галзуу хөдлүүл бидний хөөчмөдийн шүү гэж болгоомжулсан янзтай захилаа. Харин Бата тэр хоёрын үгийг сонсоогүй юм шиг сууж хайлаас хугалж тулгандан хийж гал өрдөг хагаад ахлагч нарийнхан урд хэрдсэн мянтууд савхтаж амтархан зооглоно. Ахлагчийг чингэж наргиж байсан тэр үед Айнаусу Ёши хоёр авдар нуурын суурингийн ахлагчинд саке болгож ажил төрлөн ярилцаж байлаа. Айнаусу сан бараг айлуудыг тун аятайхан байрлуулсан. Хилийнхэн анхандан хөөсөн боловч ядарч туйлдсан бараг айлуудын хөл гараан хөлдөөж хүлүүт угаа хүмүүсийг хараад өрөвдсөн бололтой. Тэдлав хүчгэр гэлэхгүй. Би өнөө шин буцаад маргааш хайлаастын зүүн талаас ажиллан эхэлнэ. Чи маргааш бүдүүн ахлагчтай нийлж үлдсэн айлуудыг нүүлгэж хайлаастын баруун талаар нутаглуулах хэрэгтэй. Ахлагч газарчилж буух газар чинь аваач. Хэлчит хөөх юм бол ганц айлыг нүүлгэж болохгүй. Ер нь жаахан далим гарвал айлууд нүүчих янзтай байгаа шүү. Тиймээс том болгоомжтой байгаарай. Би 4 хоноод очино. Хоёулан хайлаастын мухар манганд уулзнаа. Дөөнийг ахлагч сайн мэднэ. Чи 4 хоногийн дараа өдөөс хойш 16 цагийн үед тэнд хүлээж угаарай. Ахлагч бид хоёр очих хэрэггүй. Хэлийнхэн бараг айлуудыг тун сан ажиглаж байгаа. Тиймээс олуулаа явж болохгүй. Өчүүхэн төдий сэжиг авбал бараг айлуудыг хөөх янзтай байгаа. Би гурвуулхнаа очино. Ёши-сан, Шиусадано Симото яагаад сэтвийг цаазлаагүй юм бэ? Би бол дорн устгах байсан. Сэтвтэй үлдсэн 3 хүнийг цаазалж болохгүй. Тэгвэл бараг айлууд цөмөрөө босч мэдэн шүү дээ. Харин цаазлуулсан тэр 5 хүний 3 нь хожим бараг айлуудтай нийлсэн хоригдлууд байгаа юм. Юу? Яхара 5 гэрийн ахлагч нар хоригдлууд байдаг үлээ. Эсвэл зохион байгуулсан тусгай ажиллагаа юм уу? Яг тийм. Баргуудын ярдгаар тэр 3 бол урвагчд юм. Симото уран арга хэрэглэж тэр 3-ыг молигдоод устгахчихсан билээ. Тэгээ тэдний хинхэн нь Симотогийн арга ухааныг мэдээгүй. Гэт саке болгосаар учир явдлыг ярьлаа. Симото урвагч нарыг ашиглахдаа өнөмжихээр ам өгч ятгаж чадсан. Тэрээр нутгийн гүнээс нүүж ирсэн бараг айлуудын ахлагч нартай анх уулзахдаа сэжиг үхээ 3 хүнийг баривчлаад тэдний оронд тэр 3 урвагчийг ахлагч болгосон юм. Түүнийхэн ачаар бараг айлуудыг тагнаж
Улаантантай холбоотой байсан хэд хэдэн мухар толгойтныг илрүүлэн барьсан. Тэгээд авдар суурьнд ирснийхээ дараа тэр нэг өдөр баг хүмүүсийг цуглуулах ажлыг зохион байгуулсан билээ. Цуглаан дээр Симото 3 урвагчийг өөрийнхөө эсрэг үг хэлэх арга ухаан зааж өгч тусгайлан бэлдсэн юм. Тэднийг тэгж хэлүүлэх ажил зохион байгуулснараа барга нарын дунд үлдсэн улааны шавь нарыг илрүүлж баривчлаад өнөө 3 урвагчаа Симото устгуулсан. Гэтэл тэр 3 урвагч толгой дээрээ далайсан сэлмийг буун буутал Симотогийн үгэнд идэгсээр байсан. Симото барга айлуудтай уулзахын өмнө тэр горовт зөвлөгтөн та нар бидэнд хамгийн аюултай хүмүүсийг илрүүлж өгсөн. Харин одоо хамгийн сүлд гуйх нэг зүйл байна. Барга айлуудад улаантны гар хөлийн хүмүүс байна. Тэднийг илрүүлж өгсөний дараа тэднийг цаазлахад та гурвыг авч явна. Тэгээд улаантнуудыг цаазлсан хойно та гурвыг цаазлахаа хойшлуулж хөндрүүлэх ял хэлсэн гэдэг нэрийдлэр аргалана. Ингэвэл та нарыг сэжиглэж байсан баргуудын сэжгийг цагаатгах чадах төдийгүй та гуравт итгэх итгэл төрөх болно. Ингээд та нарыг үнэн чулс байж гэж бодох нь гарцаагүй. Үүнийг та нараас гуйх гэсэн юм. Тэгэхээр та нар өөрсдийнхөө дураар л шийд. Та нарыг зөвшөөрөхгүй бол албадахгүй. Та нар хийх ёстой зүйлийг хийсэн гэж билээ. Гэтэл тэр 3 урвагч өөрсдийнхөө нэрийг цагаатгаж өгөх нэ гэж баярлаад Симотогийн болцлыг зөвшөөрөөд толгоогоо авахулсан юм. Йоши ингэж аяна улсуутай нэлээд сэржимдээд шөндөл хүргээд багаж хэрэгслийн ачин халах гол руу хөдөллөө. Аяна улсуу Йошиг явсны дараа түүний ярьсныг эргэцүүлэн бодлоо. Одоо яах вэ? Йошиг тонилгож чадвал халах голын газар нутгийн байр зүйн тодруулалтыг зогсоож чадна. 4 хоног. Аяна улсуу Чингиж өөрөөсөө хэдэнтэй асуувч томтой шийд гаргаж чадсангүй. Чингэд маргааш өглөө бүдүүн ахлагчаар газарчлуулж үлдсэн айлуудыг нүүлгэв. Хайлаас толоос нэлээд баруун тишийн байгаа нэг жижиг манганы өвөрт сэтвийг буулгалаа. Тэднийх 8 гэрээр хотлон буулаа. Айлбарт 2 цагдаа зэрэг суусан учраас айлууд цагдаа нарыг хоймрон залж өөрснөө гэрийн хаягаар бөөгнөрч толгоо хоргодно. Бат айлуудаас 3 нэр авчирч дагтарсан цас арилгаж сүрэл дэвсээд гэрээн барьлаа. Тэднийд баг дэслэгч байрлах учраас гэрээн тогтжуулах хэрэгтэй боллоо. Ахлагч айлуудаас илүү дутуу ширдэг дэвсгэр цоглуулж сүрэл дээр 2 давхар дэвссэн болохоор бусад айлуудаас илүү дулаахан ажээ. Аяна улсуу Симотогийн өгсөн удирдамжаар 5 айлд өөрийнхөө шавь нарыг байрлуулсан бөгөөд тэд хилэнхэнтэй будлан маргаан гаргах үүрэгтэй. Бат солонгоо 2 гэрээн догчуулж ядаж байхад ахлагч тэр хоёрыг хий шахаж шаардаж толгой төрөгүй загнасаар орой болгоод тэднийд хонхоор шийдэв. Аяна улсуу бүдүүн ахлагчийг явуулж зэрэгцэх саахалтаас хэд хэдэн цагдаа дуудуулж хилийнхний байдал төлөвтэй танилцж цагдаа нараа сакегаар дайллаа. Та нарыг ирэхээс өмнө өнөөдөр өглөө хилийн зэргүүд ирж биднийг дахиад л хөөсөн. Тэгээд дарга нараасан уулзуул гэж байна билээ. Хилийн зэрэг хой талын манхны цаа талын өндөрлөгт байрлсан бололтой. Маргааш ирж магадгүй. Тэгвэл нэг даргаыг баривчилж болно шүү. Тэр хүн бидэнд сүрхий хатуу шаардлага тавиад байгаа юм гэж нэг цагдаа хэлв. Бид юуны өмнө Йошигийн ажлыг бодох ёстой. Тиймээс ямар ч зааваргүйгээр хилийнхэнтэй шөргөөцөлдөж болохгүй. Харин Йоши ажлын бүтээчгсэн нөхцөлд бид хилийнхэнтэй ялганахгүй. Аяна усуусан би ч бас тэгж удаад сэдэл байгаа. Гэхдээ тэднийг сорж үзсэн. Бодвол хил дээр маргаан дэгдэж болохгүй гэж заавар авсан бололтой юм. Ер нь зэвсэгт мөргөлдөн гарахгүй хичээж байгаа бололтой байна билээ. Аяна усуу цагдаа нартай чингэж ярилцаад саке балгахдаа хундганы ямсарт уруул хүргэхээс цаашилсангүй. Тэрээр хоолон өвчнөр шалтак зааж бүдүүн ахлагчийн шахалтаас аятайхан сугарна. Чингэж шүндэл болгоод наргаан өндөрлөв. Аяна усуу хөл дээрэн тогтож чадхан байсан цагдаа нарыг ажиглангуй сууснаа. Бата эдний байдаг гэрийн барга нарыг дуудаж хүргээд өгөхийг бод. Тэгтэн илүү дутуу нэмэр хандив хачирлах хэрэггүй. Ерөн солонгоо та эрд сануулхад одоо өшөө хонзон авах гэж улаарсны хэрэггүй. Энэ талаар барга айлуудад учир байдлыг ойлгуулахыг бод. Харин миний тухай тэдэнд ганц ч үг зохиолгож болохгүй шүү гэж барга айлгуугаар хэлэхэд бат солонгоо 2 бие биерүүгэн гайхан харахыг ажваас тэдний хэн хэнд нь эн чинь баг хүн байсан хэрэггүй гэдэг бодол төрж
царайд нь баярын мишэл зурсхийн илэрсэн байлаа. 55 дугаар хэсэг төгсөв.